хүний эрхийн өдөртөө зориулан бүтээв. Үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ агентлагаас бэлтгэн хүргэж байгаа нэвтрүүлгийг та хүлээн авч байна. ММ агентлагийн хувьд цагийн хүрд болон бусад мэдээллийн хөтөлбөрөөр үзэгч тантай үргэлж хамт байдаг. За бид мөн мэдээллийн хөтөлбөрөөс гадна нийгэм тулгамдсан зарим асуудлаар тусгай нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байд юм а. Энэ удаагийн хөндөж байгаа сэдэв бол бидний анзаараагүй гендер юм. За гендерийн асуудлыг яагаад анзаараагүй байдаг вүлээ? Энэ асуудал нийгэмд байнга яригдж байдаг шүү дээ гэж иргэд хэлэх байхаа. Харин гендер гэж яг юу хэлээд байгаа юм? Энэ нь ямар ойлголтыг тайлбарладаг юм гэдгийг би танаас асуумаар байна. Өстой ойлголт байхгүй наа. Ер нь одоо гендер гэж сонсч байсан. Гендерийн асуудал. Сонсч байсан. Эмэгтэй талын л их даван болсон. Эмэгтэйчүүд нь одоо нэг удирдах байгууллагад баг байна уу гэсэн ойлголттой байгаа шүү дээ. Мэдгүй. Байгууллах бид нар ч ер нь эмэгтэйчүүдийн ихэнх нь байх жишээтэй гэл. Тэрэн дээр л гендер асуудал яригддаг байх та. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах. Тиймэрхүү утгатай да. Гендер асуудал эмэгтэйчүүдийн асуудлыг хэлээд байгаа. Гендер гэхгүй шүү дээ. Төрөлтөө эмэгтэйчүүдийг оруулахын тухай асуудлыг яриад байгаа. Зүгээр би англи хэлд муу учраас саад утгах нь мэдэхгүй. Секс гэдэг үгийг биологийн хүйс гэж тайлбарладаг. Тэгвэл гендер гэдэг нь нийгмийн хүйсийг хэлдэг юм байна. Хамгийн энгийнээр тайлбарлавал нийгэмд эрэм хүйс бүх талаараа энэ тэнцүү байх ёстой гэсэн үг. Жишээлбэл яг л шувууны хоёр далавч шиг. Хэрвээ шувууны нэг далавч нь нөгөөгөөс арай богино, эсвэл гэмтсэн, нэг бол огт хүчгүй. Ер нь ямар нэгэн асуудалтай бол өрөөс нь далавчаараа нисэж чадахгүй. Үүнтэй адил улс орны хувьд ямар нэгэн доголдолгүй. Жигд хөгжихийн тулд эмэгтэйчүүд эрчүүдийн тэнцвэрийг маш нарийн анхаарах ёстой байдаг. Гендерийн асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай гэвэл өрөөсгөл ойлголт болно. Ярилцлага өгсөн хүмүүсийн ихэнх нь гендерийг эмэгтэйчүүдтэй холбон тайлбарлаа. Гэхдээ тэднийг огтхон ч буруутгах гэсэнгүй. Үнэн дээр эрэгтэйчүүдийн гендерийн асуудлыг төр анхаараагүй учраас олон нийт анзаараагүй байх нь аргагүй юм. Анхаарлын гадна байдаг ч Монгол эрчүүдийн гендерийн эрхтгш байдал ноцтойгоор зөрчигдөж, аюултай түвшинд хүрчихэд байгааг онцолж байна. Эрэгтэй хүний зовлон ямар вэ? Эрэгтэй хүн яагаад архинд ороод байгаа? Яагаад гэр бүлтэйгээ харамжгүй байгаа даа? 90-ад оны эсрэг сургууль завсартаас өнөөдөр Монгол ямар эмгэнэл амсж байна гэдгийг бодох хэрэгтэй. Эрэгтэй хүн чинь өөрөө бас нэг дотроо шанс юм гаргамаар байдаг, өөлмаар байдаг. Тэр болгоныг илэрхийлмээр байдаг. Бид нарыг анхны холбоог байгуулж хахад маш их олон хүн эсэргүүцэжсэн, доогөлжсэн, тэ юу одоо эрэгтэйчүүдийн байгууллага холбоо 100 жилийн дараа эрэгчүүд гэдэг чинь бараг л нэг л өөр хүмүүс болж хувирч магад. Хамгийн аюултай зүйл нь эрэгтэй гендерийн асуудлыг эмэгтэйчүүдийнхтэй хэзээ ч сөргүүлэн тавьж болохгүй. Монгол эрчүүд дэлхийн талыг эзэж явсан түүхтэй. Гэтэл өнөөдөр хүн амынхаа талд нь ч хүрэхгүй. Нийт хүн амын 53% нь эмэгтэйчүүд, 47%-ийг нь эрэгтэйчүүд эзэлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хүн ам 2,861,400 хүрчээ. Эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээс бага байгаа нь нийгэмд хүйсийн тэнцвэр алдагдсны хамгийн наад захын жишээ. Цаашилбал эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтэд хүйсийн тэнцвэр хэр зэрэг алдагдсан бэ гэдгийг харж болохоор байна. Энэ гурван салбар бол аливаа улс орны гендерийн харьцааг харах хамгийн гол шалгуур юм а. Охинон эрдэм ном хөөлгөж, хүүгээ мал дагуулдаг Монгол арга барил гендерийн тэнцвэргүй байдлыг бий болгох гол хүчин зүйл болоод байна. Монголын хүн амын боловсролын байдлыг авч үзвэл нийт суралцагчдын 53%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. За 90-ад оны үед ингээд ер нь хөдөөний хүүхдүүдийн ихэнх нь тэр хөдөөхгүй хотын нилээд хүүхдүүд эрэгтэй хүүхдүүд сургуулиас гарч ирсэн. Оо яг энэ одоо тэгээ малаа нүүз. Энэ захтаар юм ачаа хүртэл зөөгөл явна үз гэдэг ингээд. 90-ад оны эсрэг сургууль завсартаас өнөөдөр Монгол ямар эмгэнэл амсж байна гэдгийг бодох хэрэгтэй. Ягаад гэвэл зэрэг тэр үеийн маш олон хүүхэд одоо цэрэг тэрж байгаа хүүхдүүд шалгаагүй шүү дээ. Одоо тэр үеийн хүүхдүүд ч одоо цэрэг тэрж байна. 20-30 хүрж байна зарим нь. Бичиг мэдэхгүй. Нийгмийн амьдралын сайн муу юм мэдэхгүй. Нийгмийн амьдралын сайн муу юм мэдэхгүй учраас арих удаг. Олигтой ажил хийдэггүй.
гутардаг. Тэрнээс олж ярих уу? Боловсролын системд нэг ялангуяа бол гендерийн баланс бол аюул алдагдсан. Ихтэй сургуульд өнөөдөр бол ерөөсөө 38% нь бол эрэгтэй хүйс одоо суралцж байна. Боловсралгүйгээс ажилгүйдэл, ажилгүйдлээс аригталт, аригталтаас гэмт хэрэг өвчин зов. Энэ гинжин хэлхийг үндсээр нь таслах арга бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн боловсролын ялгаа зөрүүг арилгаж, энд тэнцүү болгох шаардлагатай. Салбарын яам бодлого боловсруулж үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх цаг болсныг хэлж байна. Ажилтай байх уу үгүй юу гэдэг мэдлэг боловсролтой холбоотой. Ажил хийдэг бүх хүмүүсийг хүйсээр ангилвал эрэгтэйчүүд 47%-тай гарлаа гэж албаны их сурвалж мэдээлсэн. Бас л талаас доогуур гэсэн үг. Эрчүүд хэдийгээр улс төр удирдах албан тушаалд зөнхөлж байгаач нийт ажлын байрыг эмэгтэйчүүд эзэнсэн гэхэд хэлцдэггүй. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ерөнхийдөө бол одоо 70% нь бол эмэгтэй багш нар байдаг. За эмч нарын бас одоо 75% нь бол ерөнхийдөө эмэгтэй эмч нар тий байдаг жишээтэй. Ажилд авах болохоор боловсралгүйгээр нөө эрэгтэй хөгжин хамгаалагч болно, таксины жолооч болно, барилгач болно. Эсвэл нэг гүйдэг ажил хийдэг болдог. Ийм үед боловсралгүй хүн яаж нийгэм чин хөл нийлүүлж ажиллах юм бэ? Гэтэ зэрэг эндээс нэхлээл ажиллах хэрэгтэй байхгүй. Гадагшаа дотгошоо тэр хар ажил солонгос хаашаач үдээ нөгөө эрчүүд нь голцоо явж ил байна. Ингээд эрэгтэйтэн зэрэг энэний цааны гарч ирж байгаа нөхдөр эмэгтэйчүүд нийгмийн ачаагаа өрсөн чигээрээ дээр нь нэмээд гэр бүлийн харилцаанд маш хүнд байдал үүсэж шít. Эрэгтэйчүүдийн боловсролыг нэмэгдүүлээ те 10 жилийн дараа энэ дунд шатанд ажиллаж байгаа хүмүүсийн хүйсний харьцаа тэнцүүхэн болох юм бол энэ асуудал өөрөө аяндаа аажим алга болно. Аль аль нь ачаагаа тэнцүүхэн үржиж Монгол гэр бүлүүд аз жаргалтай байна гэж би боддог. Ажил хийх эрчүүд байхгүй дэм биш. Хөдөлмөрийн уян хатан бодлого дутагдж байгааг мэрэгжилтэнд хэлдэг. Тэр тусмаа эрчүүдэн ажилуулах бодлого дутуу байна. Хятадууд Монголд ирж, монголчууд солонгос явж байна. Жил бүр энэ суваа тасрахгүй хэдэн 10 мянгаар үргэлжилсээр. Шинээр гэр бүл болж байгаа эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь өөрөөсөө бага боловсролтой эртээ сууж байна. Боловсралгүй, ажилгүй эрчүүд олшрох тусам гэр бүлийн салалт дагаад өсөж байна. Жил ирэх тусам гэрлэлтийн тоо буурч, зөрөөд гэр бүл цуцлалт ихсэж байгааг судалгаагаар тогтоожээ.